Гуружи, хөгжмийн зэмсэг чакратай холбоотой байдгаа гэж сонссон. Энэ талаар дэлгэрэнгүй тайлбарлаж өгөөч. Мөн төвдийн дуут аяга болон сүмийн хонх ямар нөлөөтэй байдаг вэ? Тийм ээ. Янз бүрийн хөгжмийн зэмсгүүд бидний биеийн өөр хэсгүүдэд өөр чакрад нөлөөлдөг. Том бөмбөр, чанга чимээ гаргадаг том хөгжмийн зэмсгүүд ахар сүүлэнд нөлөөлдөг. Ихэвчлэн суур чакра, эхний чакра идэвхжээгүй, дууга хурааж үзээгүй, оюун санааны мэдлэг дадлыг мэдэхгүй хүмүүс ийм чанга рок хөгжмөнд дурладаг. Учир нь ийм хөгжим ахар сүүл орчимд хэлбэлзэл долгион үүсгэн багахан идэвхжүүлж сэргээдэг. Ийм учраас дискотек болон иймэрхүү хүсэл таашаал ихтэй газарт том хөгжим, том бөмбөр байдаг. Эхний чакра өдөөгдөж идэвхждэг учраас эдгээр хөгжим баяр таашаал мэдрүүлдэг. Залуу, өсвөр насны хүүхдүүд чанга хөгжимд дурладаг учраас тэдгээр хөгжим суур хүрдийг өдөөж улмаар хоёр дахь чакрад нөлөөлдөг. Ахар сүүлэнд байх эхний чакранаас бэлэг эрхтний хойно байрлах хоёр дахь чакра хүртэл нөлөөлдөг. Саксофон хоёр дахь чакрад нөлөөлдөг. Саксофон болон бусад том хэмжээтэй үлээвэр хөгжмөд. Туба, саксофон, туба бүрээ, швейцар эвэр бүрээ, трампл зэрэг хөгжмийн зэмсгүүд хоёр дахь чакранаас хүйсний төв хүртэл нөлөөлдөг. Хүйсний төвд ямар хөгжим нөлөөлдгийг мэдэх үү? Чавхтас хөгжим. Бүх төрлийн чавхтас хөгжим. Тиймээс металл гадаргуй зурх чимээ хотоод орчимд мэдрэмж төрүүлдэг. Хэд ч ингэж мэдэрж ирсэн бэ? Гандаг чулуун шаалны дээр төмөр хөлтэй сандал чирхэд зурагдаж чахах чимээ гардаг. Тэгээд яадаг вүлээ? Хотоод орчим нөлөөлж ямар нэг зүйл болж байгааг та мэдэрдэг. Тэгэхээр эдгээр зэмсгүүд хотоодноос дээшээ цээж хүртэл нөлөөлдөг. Чавхтас хөгжмөөр энерги хотоодноос дээшлэн цээж хүрдэг. Ситар болон эдгээр нарийн чавхтас зэмсгийн аялгауг сонсоод та уярдаг. Ина, ситар, гитар, босоо ятдаг. Энд босоо ятдаг сайн жишээ болно. Эдгээр нь хөөснээс зүрхэн чакра хүртэл нөлөөлдөг. Зүрхнээс хоолой хооронд лимб, нарийн үлээвэр хөгжим зүрхнээс хоолой хооронд нөлөөлдөг. Хоолойноос хоёр хөмсгний хооронд энэ хэсэг лавай болон хонхны дөг. Төгөлдөр хуур мөн тодорхой хэмжээнд нөлөөлдөг. Төгөлдөр хуурын хөнгөн зөөлөн аялгау тэр хавьд нөлөөлдөг. Лавай, хонх болон усны урсгалын чимээ. Мөн төвдийн дуут аягнаас гарах аялгау мөн нөлөөлдөг. Энэтхэгт жаладаран гэдэг шаазан аяганд ус хийгээд аялгау хөгжим гаргадаг. Харж ирсэн. Энэ аялгау хоолойноос хоёр хөмсгний хооронд хүрэх хэсэгт нөлөөлдөг. Хонх, жижигхэн хонх, сүмийн хонхнууд мөн тэр хэсэгт нөлөөлдөг. Хоёр хөмсгний дундаас толгойн орой хүртэл бүх зэмсэг эсвэл чив чимээгүй. Намгүй. Эсвэл бүгд хамтдаа. Сүм хийдүүд 9 хаалгатай байдаг байсан. Яг хүний бие шиг. Хамгийн гадна талд том кларинет, саксофон, том хэнгэрэг, нүсэр том хэнгэрэг. Том хэнгэрэг харж ирсэн үү? Тийм том зэмсгүүдийг гадна талд байрлуулна. Тэгээд дотогш ороход өөр зэмсгүүд саксофон төрлийн тэгээд түүнээс дотогш ороход ситар, ина, дахиад цаашлахад лимб, улам цааш ороход ариун тахилын хэсэгт зөвхөн хонх, бяцхан хонх болон лавай байна. Сүм хийдүүд ийм зохион байгуулалттай байдаг байсан. Нэг зэрэг бүх зэмсгийг тоглуулахад хүмүүс сэргэлэн цовоо, эрч хүчтэй болдог. Хөгжмийн ялгаатай зэмсгүүд биеийн өөр хэсэгт хэрхэн нөлөөлдөг нь ийм байна.
Human Хүний voice can affect хоолой everywhere. хаа сайгүй Human нөлөөлдөг. voice affects. Учир It's нь a хүний bass voice хоолой because human voice утгыг мөн joins along with илэрхийлж that байдаг. meaning. You sing a Таны song, there дуулж is a байгаа meaning, дууны so that утга also бас affects нөлөөлнө гэсэн үг. accordingly. You know, it can affect your heart, Зүрхэнд, it can affect your хоолойнд throat. бүх тогтолцоонд It нөлөөлнө. affects the whole system. So the scales, the Өнгө. scale is that is there like A, B, C, A, D. B, C, D гэх The мэт scales, өнгүүд байдаг. even the Тодорхой scales амьтад are тодорхой connected өнгөөр with дуурдаг. each of the species. You know, like knee. That is connected Заан with ни elephant. өнгөөр дуурдаг. Elephant's pitch is always Зааны knee тоо when it makes a ни sound. байдаг. Like pa. The pa is Алтан гургалтай па nightingale. өнгөөр дуурдаг. Birds, Шувууд they жирэхэд sing in тодорхой definite тооноор pitch. дуурдаг. you'll find Бүх all алтан nightingale гургалтай in one нэг л pitch. тооноор дуурдаг. All elephants in one заан, pitch. Бүх тот All parrots will өөр be in one өөрийн pitch. тооноор дуурдаг. So they don't go off tune. Тэд хөгөө алдна гэж байдаггүй. When birds, Шувууд the chirping жиргэхдээ of birds are all in. Each тэр bird has a төрлийн particular бүх sequence, шувуу яг frequency, тодорхой particular tune. ирэм, They'll sing only that. дараа, So the давтамж, Gandharva Veda, өнгөөр one of the дуурдаг. four Яг тэр өнгө Upavedas, the тоонороо л дуурдаг. subordinate Сам ведийн Veda дэг of дөрвөн Samveda. вед болох It Упаведагийн нэг mentions about Гандарва the whole Ведад science of хөгжмийн music. шинжлэх How ухааны music, how тухай sound gets гардаг. generated Дууны in the хөвчнөөс vocal дуу cord. аваа хэрхэн There's a үүсч beautiful гардаг saying. талаар гайхалтай Atma хэлсэн байдаг. Buddhya Samet Yukta. When the spirit Сүнс joins the intellect оюун ухаан болоод with the mind, сэтгэлтэй нэгдэхэд creates fire, гал This үүсгэх fire бөгөөд moves with the тэрхүү help гал of wind агаарын through the sound тусламжаар box, хоолойн and хөвчөнд slowly the хүрч sound gets аажмаар generated. дуу аваа үүсгдэг. It's the fire that Гал moves the air. Хийг хөдлөгдөг. You know, that's why if you are Тиймээс fasting, you мацаг can't барьж байгаа speak, хүмүүс ярьж because чаддаггүй. there is no Гал fire. байхгүй болохоор ярьж Atma Buddhya чаддаггүй. Samet Yukta Mano Yumte Vibhuktaya Manak Kayagni Madatte Sacha Prerayati Marutam Maruta Surati Charan Mandram Janeteswaram. How the sound gets Дуу аваа produced, хэрхэн the бүтээгддэг spirit вэ? in the Таны body сүнс conjoins оюун the ухаан intellect, болоод associates сэтгэлтэй with the mind, нэгдэж and then таны that дотоод kindles the галыг fire. асаадаг. You know, the fire Асан or the тэр energy гал буюу moves the энерги нь air, хийг and the air хөдөлгөж moves through the хий sound box. дууны slowly the хөвчөөр sound gets хөдлөхөд дуу үүсдэг. I mean, it's Үнэхээр fascinating. гайхалтай. I know only one Би of нэг these л бадгийг words, but there мэддэг. is so Аваа many зүүн in талаар that. маш олон The бадаг whole байгаа. phonetics. Үүний Similarly, which адилаар sound ямар амьтан is coming from ямар which дуу animal, чимээ гаргаж and that тэр is нь юутай correlated to what? холбогдох Because талаар one дурддаг. human DNA contains Учир нь all хүний the DNA ДНХ of энэ the гаргийн бүх planet. амьтдын ДНХ-г агуулдаг. Do you know about Үүнийг this? мэдэх үү? In one Хүний DNA, human ДНХ-гийн DNA chain, гинжнээс you can create an заан, elephant, a snake, могой, a хилэнцэт scorpio, a хорхой, mosquito, шумуул everything. бүх амьтдыг бүтээж болно. All the Энэ species гариг дээр possible on байх the planet. амьтан they're all бүхэн present in хүний the human ДНХ-д DNA. агуулгадж байдаг. But you can't make a Гэвч man out заанаас of a хүнийг бүтээх elephant. аргагүй. They are limited. Заанаас өөр амьтдыг Certain things may бүтээж be болдог created гэж out of an магадгүй л elephant. дээ. But human Харин DNA хүний chain ДНХ-гийн гинж has бүгдийг vast агуулдаг range. болохоор And so хүн human can бүх make all the амьтдын дуу sounds чимээг that every гаргаж animal чаддаг. can make. A man Хүн can make sound like a crow, хэрэг шиг, frog, нэлхий шиг дуурч чадна, and create any sound. He can do meow like a cat, муур and шиг, bow bow like нохоо a шиг dog. ч дуурч чадна. And he Мөн has all the тэр бүх characteristics. амьтдын шинжийг агуулдаг.